За сайн бацхан уу. Өнөөдөр миний та нартайгаа ярилцахаар одоо бодсон сэдв маань юу вэ гэхээр зэрэг бид өөрөө өөрсдөндөө өөрчлөлт хийхин тулд одоо ямар шинж тэмдэг бидэн дээр ажиглагдахад өөрчлөлтийг хийж эхлэх вэ гэдэг талаар би та нартайгаа ярьж эхлэе гэж бодлоо. Энд бол би одоо хамгийн наазахын бидэнд ажиглагддаг тийм ихний 5 шинжийг би бодож оллоо л доо. За тэгээд ингээд намайг танихгүй хүмүүст өөрийгөө танилцуулахад миний нэр Цэцгээ. Би Герман улсын Берлин хотод Life and Business Coach чиглэлээр сурч ажиллаж амьдардаг тийм нэгэн хүн баамаа. За өнөөдрийн сэдэв маань миний яг хэлсэнчлэн өөрчлөлтийн гол шинж тэмдгүүд дараах 5 шинж тэмдгийг яриацсан. Тэгэхээр яхаа өгтөр зэрэг маш олон хүмүүсийг хараад хахад амьдрал дээр үнэн хэрэгтэй зүгээр л ингээд урсгалаар амьдраад байгаа тийм амьдрал зөндөө харагддаг. Нэг л тий аз жаргалгүй амьдралтай ажилтаач тийм аз жаргалгүй мөнгө төгрөгийн хувьд ч гэсэн тийм нэг олоод байгаа мөнгө авахгүй тэгсэн хэрнээ өдөр болгон ажилдаа яваад л хайртай хүнтэйгээ биш хэрнээ нэг л эхнэр нөхөр гэсэн нэртэй зүгээр л нэг хамтран амьдраад байгаа юм шиг ингээл ямар ч аз жаргалгүй хүмүүс ингээ хамтран амьдраад идэг. Тэгэхээр яг бидэнд шинж тэмдэг гэдэг маань маш эрт ажиглагдаад эхэлдэг. Бид нар тэрийг зүгээр байх ёстой асуудал гэсэнтэй зүгээр л үл томсорлоод орхиод идэг бахны. Тэгэхээр цөмөрө хэрвээ би энд өөрчлөлт хийх ёстой, өөрчлөлт хийхдээ одоо ямарваа нэгэн хөгжлийн өөрчлөлтийг өөртөө хийх ёстой гэдгийг ямар шинж тэмдгүүд дээр олж харах ёстой вэ гэдгийг би та нартай хэлж өгье. За нэгдүгээр толох дээр зэрэг та нар зарим хүмүүсийг ажиглаад үзээрэй. Тэд бол зөвхөн өнгөрсөндөө амьдраад идэх хүмүүс байдаг. Тэгэхээр нэгдүгээрт маань хүмүүс зөвхөн өнгөрснийг одоо хамаг сайн сайхныг олж хараад өнөөдөр одоо яг амьдарч байгаа орчинд ямарваа нэгэн таашаал ол сайн сайхныг олж харахгүй байгаа бол энэ хүн өөртөө өөрчлөлт хийх ёстой болжээ гэсэн. Энийг би одоо жишээ авч хэлье л да. Жишээлбэл арчлалын өмнө амьдарч байсан одоо нэгэн настай хүмүүс маань юм бол өстой коммунизмын үед өстой хамгийн сайхан байсан. Тэр үед л өстой нэр бүх юм гоё болдог байсан, голдөрлөөрөө явдаг байсан гэж хэлээд л ярьдаг. Тэгтэл чинь одоо ч гэсэндээ тэрнээс мууц юм бол ер нь бол байхгүй шүү дээ. Бүр илүү сайхан болоод байхад бид нар яг энэ бүхнээс илүү сайхныг нь олж харалгүйгээр хөгжлийг нь олж харалгүйгээр тэр өнгөрсөнд байсан ганцхан гоё юм дээр ч юм уу одоо надад байхгүй байгаа тэр ганцхан юм дээр ингээд таг зууралтаад ингээд өнгөрснөө орхиж чадахгүй байна гэдэг чинь тухайн хүнд өөрчлөлт хийх болчиход байхад тэрийг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаагийн шинж юм байна. Тэгтэр зэрэг яг энэ бол маш олон урлагийн болон спортын хүмүүс дээр ажиглагддаг. Спорт урлагийнхан гэдэг бол яг үнэн хэрэгтэй. Яг залуу насны амжилт үзүүлдэг насан дээр яг тэр амжилтаа үзүүлээд тэр бүгдийг ингээд одоо насан залуу үе дээр хийж амжилт нь гардаг тийм одоо мэрэгжил гэж хэлж болно. Тийм хүмүүс байдаг. Тэгтэл чинь тухайн үед хийгээд ингээд өнгөрцөн мэрэгжлийг одоо хүртэл яг тэрийг л дурсаж яриастай суудаг. Тэр үед тэгж амжилт гаргадаг байлаа. Одоо орчин үеийн тамирчид штэ ингээд ийм хин юм дээр ингээд одоо амжилт гэж бодож байгаа бол энийг амжилт гэхгүй ч гэх юм ингээд юм бүхнийг өгөөсгээд одоо чадаж байгаа бүхнийг ингээд одоо чадахгүй мэтэр ингээд өрсөлж үзүүлээд байдаг. Тийм нэг хүмүүс байдаг. За жишээлбэл энэ юу гэсэн үг вэ гэхээр зэрэг зүгээр л тэр одоо өнгөрсөндөө амьдраад байгаа яг одоо байгаа амьдрал маань өөрт нь таалагдахгүй байгаа хүмүүсийн шинж юм ба. Тэгэхээр зэрэг би тэр хүмүүсээс юу гэж асуумаар байна гэхээр зэрэг окей таны одоо байгаа амьдрал танд таалагдахгүй да тэгж байна уу? Аль эсвэл таны үед одоо яг таны энэ салбарт танаас илүү амжилттай явж байгаа хүн байгаа болоод тэрийг ингээд одоо атаархсандаа аль эсвэл тэр хүмүүсийн амжилтыг хүлээн зөвшөөрөхгүй та ингэж ярьж байна уу гэдгийг хүн өөр дээр тавьж үзэх хэрэгтэй юм ба. Жишээлбэл одоо ингээд за тамирчид дээр жишээ авъя л да. Тамирчид болох дээр зэрэг яг тухайн үедээ ингээд маш гоё амжилттай байсан. За жишээлбэл бод билдингийн тамирчид одоо эсвэл хүндийн үргэлтийн тамирчид ч гэх юм тэд маш хүндийг өргөөд ингээд гоё сайхан биетэй байсан тэр бүхнийг одоо яриад байдгаас биш одоо тэр амжилтыг гаргаж чадахгүй гэдгийг мэдсээр биш тэрийг хүлээн зөвшөөрч чадахгүй хүмүүс байдаг. Яг түнчлэн зарим эмэгтэйчүүд байдаг л да. 10 жилийн өмнө 20 жилийн өмнө би 10 жил байхдаа стогоо өндөр туранхай тийм эмэгтэй байсан шүү. Тэгэл одоо ингээд маш том муухай бүдүүн болчиход л тийм юм яриа суугаад байдаг хүмүүс байдаг. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр зэрэг өөрийн чинь яг үеийн хүн
өөрөөс чи илүү гоё байгаад амжилттай байгаад чадаад байгаа юм бол яагаад та өөртөө тэр өөрчлөлтийг хийж чадахгүй гэж. Тэгэхээр та өөрөөсөө эхлээд өөрчлөлтийг хийж эхлэх болжээ. Өөрөөр хэлбэл өөрийн чадах бүхнийг хийх ёстой гэдгийг би тэр хүмүүст хэлэх гэсэн юм. Тэгэхээр зэрэг ийм хүмүүст хамгийн нэгдүгээр юу гэж хэлэх вэ гэхээр зэрэг одоо өнгөрснийг орхиж сурах хэрэгтэй. Өнгөрснийг орхиж суураад яг одоо байгаагаараа одоо энд байгаагаар амьдарч сурах гэдэг штеп. Энд буюу одоогоор амьдарч сурах. Тэр чинь л бидний хамгийн сурах систем ба. Яг тэгтэрс ийм юм бид нар чадахгүйгаас болоод бид нар ингээд ямарваа юм дутагдсан мэдрэмжийг дандаа аваад амьдраад идэг. Тэгтэрс л хүн ямар ч аз жаргалгүй болчихж байгаа. Тэгэхээр ер нь одоо хүний аз жаргал гэдэг чинь юу вэ гэхээр яг л өгцсөн нөхцөлд өөрийгөө хамгийн гоё аз жаргалтай байлгаж чадж байгаа. Тэр хүмүүс бол өөрийгөө гоё аз жаргалтай амьдруулж чадж байгаа хүмүүс юм аа. За тэгээ хоёр дахь одоо тохиолдол маань юу вэ гэхээр зэрэг хүн ямарваа нэгэн амьдралынхаа талбарт тэр юу ч хийж болно. Таны гэр бүлийн амьдрал байж болно. Ажил төрлийн талбар байж болно. Аль эсвэл мөнгө санхүүгийн талбар байж болно. Юу ч байж магадгүй. Аль нэгэн талбарт сэтгэл хангалуун бус, бүрэн дуран бус. Тийм байхад мэдрээд амьдраад идэг. Тэгтэл тэрэндээ хүмүүс хөгжлийн өөрчлөлт хийхээс өмнө маш буруугаар шийдэг. Жишээлбэл гэр бүлийн хоёр бид хоёрын одоо гэр бүлийн харилцааны илхүүтэн хөндөй болоод байна да гэдгийг мэдээд байгаа хэрнээ тэр хөгжлөө илүү сайхнаар болгоё. Одоо харилцаандаа өөрчлөлт оруулах гэж бодохоос өмнө шал ундаа ингээд одоо юу гэдгийг эрэгтэй нь оройд ажиллаад хараад гэртээ ирэхээс залхасандаа найз нартайгаа гадуур явдаг ч юм уу. Эмэгтэй нь эсвэл одоо би ёстой хэдэн жилийн өмнө авч чаддаг гэсэн гоё юм авч чадхаа ялаа отоо бушуухан мөнгө олцсон дээр нь авчиг гэсэндээ одоо цалин орж ирэнгод үнэтэй юм авдаг ч юм уу. Гэх мэтэр энэ хүмүүс яаж ийнэ гэхээр зэрэг өөрсдөндөө байгаа боломжийг олж харахын оронд энэ хүмүүс маань одоо гаднаас тэр төр зургийн жижигхэн таашаалыг ингээд олж аваад байгаа гэсэн үг. Гаднаас тэр таашаалыг хайгаад байгаа юм. Тэгэхээр тэр гаднаас олж байгаа таашаалыг хүн уг нь гаднаас өшсөн өөрөө сайх хэвээр. Тэрийг тэгтэл тэр хүн олж мэдрэхгүй байгаа. Энэ хүмүүсийн хамгийн аюултай юм нь юу ихтэй зэрэг төр зургийн таашаал авахын тулд гаднаас юу ч хамаагүй авахд бэлэн болчдөг. Эхнэр нөхөр хоёр өөрийнхөө харилцаан дээр анхаарч хоёулаа харилцаан дээр илүү гоё анхаарч гэр бүлээ сайхан болгоё гэхээс өмнө аль эсвэл төр зургийн өөр нэг эмэгтэйтэй холбогддог ч юм уу. Хин нэгнтэй чадалж таашаал авдаг ч юм уу. Ингээд шал ондоо юм бий явждаг. Энэ бүхэн маань гэр бүлийн амьдралыг эвдээд байгааг ерөөсөө мэддэггүй. Тэгтэр зэрэг яах вэ? Та хэрвээ таны амьдралын ямар нэгэн талбарт жижигхэн ч гэсэн тийм сэтгэл ханамжгүй байдал илэрх юм бол тэрийг ханамжтай болгох тал дээр өөрчлөлт хий. Тэрнээс биш гаднаас битгий тэр таашаалыг гэж би хэлье гэж бодож байна. За тэрний дараагийн юм юу вэ гэхээр зэрэг гурав дахьт нь юу вэ гэхээр зэрэг хүн өөр дээр яг ажигладаг. Өөртөө сэтгэл хангалуун биш болоод ирэхээр хүн ойр хавийнхаа хүмүүстэй таархаа болоод ирдэг. Хэрүүл маргаан хийгээд эхэлдэг. Яг энэ хэрүүл маргаан хийж эхэлж байгаа үед хүн яадаг вэ гэхээр зэрэг бүх л хүн зөвхөн өөрийг нь ойлгохгүй байгаа. Бүх хүн чамайг ад үзээд байгаа юм. Тэр мэдрэмжийг ч өөр авч эхэлдэг. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр зэрэг одоо өөрийгөө чи яг хохирогчийн байдалд оруулчихж байгаа байхгүй юу? Яагаад хин ч намайг ойлгохгүй? Яагаад хүн бүхэн миний эсрэг байгаад байгаа? Ер нь яахаараа намайг ингэж ад үздэг ингээд бүр жижигхэн юм дээр бүр ингээд асаж босч ирээл ингээд өөрийгөө ингээд асуудалд оруулаад байдаг. Яг ийм байдал чамд ажиглагдж байгаа бол чи аль хэзээний өөрийнхөө амьдрал дээр ямар нэгэн асуудал гараад тэрийг чи дийлж чадахгүй байгаа учраас өөрчлөлт хэрэгтэй байгааг олж мэдрээгүй улмаас өөртөө сэтгэл хангалуун бос байгаад ингээ асуудалд ороод байгаа юм байна шүү гэдгээ чи өөр дээр мэдрээрээ өөрчлөлтийг өөр дээр эхлээрээ. Яг ийм өөрчлөлтийг бол тухайн хүний хамгийн ойр дотны хүмүүс бол олоод мэдэрчихсэн байдаг. Тэр хүмүүс яадаг вэ гэхээр уг нь чамд хэлдэг. За чи тайвшраа, чи сүүлийн үед ингээд айгүй их ууртай уцаартай болчихжээ. Яагаад ийм муухай юм болцсон? Чи ер нь жоохон тайвшир гэдэг ингээд хэлээд идэг. Тэгтэл тэрийг өнөө хүмүүс маань ойлгож сонсдгоо мэдэрдэггүй. Тэгээд нөгөө хүмүүс маань нөгөө ойр дотны хүмүүс маань яадаг вэ гэхээр зэрэг ямарваа нэгэн харилцааны одоо мэдлэггүйгээсээ болоод ч юм уу, цагийг олж хэлээгүйгээсээ болоод ч юм уу, тухайн хүнд жоохон буруугаар ойлгуулад байдаг. Чи одоо яхаараа дандаа ингэж ийдэг юм ч юм. Тэгэхээр тэр хүн шууд дахиад өнөө одоо тэр үед чинь хүн бурам шиг үг хэлсэн ч хор шиг болгож ойлгож авахд хүлээж авахд бэлэн болцсон байгаа. Тийм муухай ингээд дотроо шатцсан байгаа. Тэр үе дээр нь
мэдэхгүй тэр хүнд юу ч хэлээд нэмэргүй болцсон байдаг. Эсвэл яаж хэлхээ мэдэхгүй бол буруу хэлчихдэг. Яг ийм үед хүн бүх юм болохгүй болол ирсэн үед бол хүн за надад өөрчлөлт хэрэгтэй байгаа юм байна. Би яг юун дээр өөртөө сэтгэл хангалуун биш байна уу гэдгийг өөрөөсөө асууж эхлэх хэрэгтэй юм байна. За тэгээд ингээд ямар нэгэн ингээд юм чинь бүтэхгүй мэд сэтгэл төрөө дээр нэмээд хүн бүхэн чамайг ад үзээд байгаа мэд сэтгэл төрөх юм бол чи өөртөө өөрчлөлтийг цаг болжээ гэдгийг чи олж мэдэрэг. За тэгэхээр дараагийн юм болох дээр зэрэг дөрөвдөх нь бол зарим зүйл байдаг. Чиний бүр ингээд бодолд уягдчихсан зүудэнд чи орж ирдэг. Тим зүйлүүд байдаг. Жишээлбэл хол амьдардаг одоо гадаадад амьдардаг хүмүүс одоо бид нар өөр дээр мэдэрдэг юм юу их тэр зэрэг нутгаа зүудлээд эхэлдэг. Монголоор ингээд зүудэн дундаа яриад эхэлдэг жишээлбэл. Тэр чинь одоо нөгөө бид Монгол нутгаа санаж ин, ээж аваагаа санаж ин, ахан дүүсээ анд нөхдөд санаж байгаагийн шинж байдаг. Энэ нь бол юу гэсэн үг вэ гэхээр чи одоохон ямарваа нэгэн байдлаар өөртөө амралт хийж ах トゥ амрах садантайгаа уулз аль эсвэл найз нөхдөдөө уулзаа нутагтаа очио гэсэн тийм өөрчлөлт хийх тийм нэг гоё хүсэл мөрөөдлийг мань бид нарт ингээд бүр бэлдээд өгöd гад сэтгэлийн дуудлага болоод ирдэг. Аль эсвэл маш гоё хүсэл мөрөөдлүүд бүр зүудэнд орж ирдэг. Энэ бол ерөөсөө бидний яг сэтгэлд уяатай байх хүсэл мөрөөдлүүд юм ба. Тэгэхээр бид нар яах вэ? Энэ хүсэл мөрөөдлийнхаа төлөө бид нар юм хийх ёстой, өөрчлөлт хийх ёстой болжээ гэдгийг бид нар яг ингээд өөртөө олж мэдэрдэг. Тэгэхээр зэрэг хүн энийг өөрийнхөө дотоод сэтгэлийн дуудлага гэж хэлж болно. Энийг сонсохгүйгээр өдөр тутмынхаа амьдрал төртөл ингээл яваад ах юм бол тэр нөгөө чамд ингээд орж ирж байсан тэр юм чинь багасаар байхгүй болдог. Тэгэхдээ энэ нь чиний маш гоё ингээд нэг боломжийг чи харалгүйгээр өнгөрөөч чинь шүү гэсэн тийм нэг одоо сигналыг чамд өгч байгаа. Тэрний юу их тэр зэрэг хүн ямарваа нэгэн одоо сэтгэлийн дуудлага ирж яхад хүсэл мөрөөдөл ирж яхад тэрэнд ямар ч план байхгүй, төлөвлөгөө гаргахгүй, өөрөөр хэлбэл тэрний төлөө юу ч хийхгүй, ямар ч эхлэл хийхгүй, яахаа мэдэхгүй ингээд л өнгөрчих юм бол чиний хүсэл мөрөөдөл зүгээр л зүүд байгаад өнгөрсөнтэй адилхан байхгүй болчихж байгаа. Тэгэхээр зэрэг яхав өөрийгөө дандаа сонсож явах хэрэгтэй. Хэрвээ чамд ямарваа нэг юм гоёор ингээд чамайг ерөөсөө л цаанаасаа сэтгэлээс чинь дуудаж байгаа мэдрэмж өгöd ах юм бол тэрний төлөө ажил хий, ихэл, ерөөсөө л хий. Тэрийг би болохын тулд тэр нөхцөл байдлыг өөртөө одоо өөрчлөлт оруулахын тулд би юу хийж чадах вэ? Надад байхгүй ямар шин чанарууд soft skill гэж ярьдаг шүү дээ. Юуг би сурах ёстой вэ? Яавал би энийг хийх вэ? Окей, өнөөдөр надад мөнгө авахгүй бол би энэ мөрөөдөлд хүрэхийн тулд 2 жил, 3 жил би хэмнэх үү, яах вэ гэд ингээд алхмууд хийгээд ингээд бүх юмыг төлөвлөөд ингээд хийсэн цагт чи тэр хүсэл мөрөөдөлтөд хүрдэм аа. Тийм учраас ийм зүудэнд орж ирсэн сэтгэлийн уяанд байгаа тэр хүсэл мөрөөдлийг өөрчлөлтийг хизээч бити анзаарахгүй өнгөрөөрэй гэж би та нартай хэлмээр байна. За дараагийн 5 дахь нь болох тэрс энэ бол хамгийн хэцүүгээр илэрдэг шин чанар. Энэ нь юу вэ гэхээр зэрэг магадгүй ажилдаа сэтгэл дундуур хүмүүс өглөө босхоос айдаг. Ажилдаа явахаас айдаг. Гэр бүлийнхээ амьдралд сэтгэл дундуур хүмүүс орой ажиллаа дараад гэртээ харахаас айдаг. Гэх мэт ерөөсө ямарваа нэг юмыг хийхээс айгаад ямарваа нэг юмыг би маш их өөрийгөө хүчилж иж зөвхөн тэр юмыг хийдэг. Бүр ингээ айцтай баригдсан бол энэ бол үнэхээр чи өөрийнхөө яг энэ амьдрал дээр өөрчлөлт хийх ёстой болсон байна гэсэн үг юм ба. Тэгтэр зэрэг яах вэ? Хэрвээ чи магадгүй өглөө ажилдаа явна гэхээс үстэй толгой чинь босоод бүр үнэхээр дургуйчин хүрээд чи өөрийгөө арай ч хүчилж явдаг бол яах гэж тэр ажилд явах юм? Чи ажил болоод ажилласаа л яг юу ч юм таалагдахгүй байна. Тэгвэл яг энэ өөрийнхөө хүссэн ажлыг олж хийхин тулд би юу сурах хэрэгтэй? Би юу хийвэл би өөрийнхөө одоо хүссэн ажлыг болоод хийх вэ? Гэт яг энэ бүхнийг олоод харах хэрэгтэй. Яг ийм үедээ хүн яадаг вэ гэхтэр зэрэг ерөөсөө сэтгэл зүйн өвчин тусахад бол маш ойрхон байгаагийн шинж тэмдэг юм ба. Тэгтэл бид тэрийг айдсаасаа болоод бүр ингээ айдсаасаа цухтагаад тэр бүхнийг олж харахыг хүсэхгүй хизээч одоо айдстайгаа нүур тулахыг хүсэхгүйдээ бид нар ерөөсөө бүр ингээд баг өөрөөсөө нуугаад ингээд амьдралыг зүгээр л өрнүүлээд байдаг. Тэгэхээр яах вэ? Энэ үед би та нарт юу ч хэлэх вэ гэхээр айдстайгаа нүур тулаад үзье. Айдстайгаа нүур тулахдаа би өөртөө ямар арга хэрэгэлдэг вэ гэхтэр зэрэг worst case гэж байдаг шүү дээ. Окей, бүх юм одоо болохоо байлаа гэхэд муудлаа гэхэд яг надад юу тохиолдох юм гэж би өөрөөсөө асуудаг. Жишээлбэл
Одоо би оюутан байхдаа хийж байсан нэг юм хэлээ л да. Оюутан байхдаа би ингээд менежментийн чиглэлээр эхлээд би өөрөө сурах гэж бодохгүй юу. Тэгэхэд менежментийн чиглэлээр сурч байхдаа би ингээд нэг хичээлийг би одоо нэг семестр авлаа. Тэгсэн тэр хичээлд явах дургүй хүрээд нэг сонирхолгүй байгаад нэг семестр би явсангүй. Хоёр дахь семестрт авлаа. Шалгалтанд өгөхөд идэг. Тэгэхээр бүр шалгалтанд орч чадахгүй шөндөө ингээд санаа зовоол хоноод идэг. Өглөө нь босоод тэр шалгалтанд явах надад ямар ч хүсэл байхгүй. Тэр хичээлээ уншаагүй, бэлдээгүй. Унахаас өөр аргагүй болоод ирж байгаа. Тийм гот би өөрөө өөртөө яг бодсон. Окей. Муудлаа гэд би энэ шалгалтыг өгөхгүй байлаа гэд надад ямар одоо муу шинж хамгийн муудлаа гэд би яах вэ? Надад үнэхээр муудлаа гэд тэр шалгалтыг өгөхгүй бол би өөр шалгалтаа сонгох тийм шаардлага байсан. Окей, би тэгвэл менежмент сурахаа болъё л доо. Тэгвэл би юунд сайн би тэрийгээ сонгоё. Надад юу амрав? Би тоонд сайн. Окей, би тэгвэл татвар сонгочих л доо. Татвар санхүүгээр би сурчих л да гэд би татвар санхүү рүү болгож мэрэгчлээ солиод татвар санхүү рүү сурч байсан. Тэгэхээр эн чинь чамд юу хэлж ийнэ гэхэр зэрэг хизээч чиний хүсээгүй юм чи өөрийгөө хүчилж ийна гэдэг чинь чи дараа нь чамд хизээч хэрэг болохгүй юм руу бас хөвчлээд байгаагийн шинж. Би та нарт төлөвлөгөө гэдэг юм ярьж байхдаа хэлж байсан. Та нар төлөвлөгөөгөө ингээд биелэлтэд дандаа үзэж байгаарэ гэд. Зарим юм хизээч биелдэггүй төлөвлөгөөнүүд байдаг. Юу ч одоо яаж төлөвлөд яаж цаг гаргаад чи тэрэнд ерөөс хийхээ хүсэхгүй юмнууд байдаг. Энэ бүхэн юу вэ гэхээр энэ бол чиний хүсэл мөрөөдөл биш ээ. Энийг орхиол гэсэн үг. Тэгэхээр яах вэ? Чи тийм юмд өөрийгөө хүчлэх хэрэг байхгүй. Орхиж болох юмыг орхиж сур. Өөрийнхөө зөвхөн хүсэл мөрөөдлөөр амьдр. Хэрвээ энэ чиний сонгосон мэрэгжил чинь чиний одоо юу гэдгийг хүсэл мөрөөдөл биш бол хаяал юм суралтай. Амьдрал өдөр болгон шинээр эхлэн. Амьдрал өдөр болгон чамд шин шансыг өгнө. Энэ бүхнийг чи нэг өдөр, хоёр өдөр гэж алж яхаар эртхэн би окей энэ чиглэлийн хүн биш юмаа гэдгийг мэдрээд өнөөдөр шинээр эхэл. Тэгтэр зэрэг яах вэ? Өөрийгөө өвтгөн бүр өвчин туслаа тэр юмыг нухах уу? Тэрнийг нухаад яах вэ? Яаж гэж аваад нэг цаана гарах бах. Тэргээр чи амжилт гаргах уу? Ер нь бол гаргахгүй. Тэгэхээр зэрэг тийм өөрийнхөө хүсээгүй, чадахгүй хизээч одоо чамд одоо ямарваа нэгэн байдлаар тасал болохгүй байгаа юмыг бол чи шууд хайцсаар гэж би та нартай хэлэх байна. Эцэст хүнд хүний амьдрал хэрэгтэй байдаг. Хүний амьдрал хэрэгтэй байлаа гэд хүний эрүүл мэнд хамгийн чухал байдаг. Хүнд одоо би энэ одоо менежментээр явчихвал би мөнгө олох юм да гэсэн бодлоор би менежментийн анги сонгосон байж болно. Тэгтэл надад мөнгө чухал, миний эрүүл мэнд чухал. Менежмент болж би одоо тэг цаг наргүй ажил хийж эрүүл мэндэ өрхөө ээж байх эрхээ асуулах уу аль эсвэл би багахан ч гэсэн мөнгө аваад хүүхдийн хажуудаагаад ад жаргалтай гэр бүлийн ээж болох уу гэх юм. Ингээд нөгөө жигнэд үцгэд маш ондоо илүү гоё чамд ад жаргалыг өгөх юмнууд хажууд нь хүлээгээд байж байгаа. Тэгэхээр би энэгээр юу хэлэх гэж байна гэхээр бэрхшээл болгоны ард, асуудал болгоны ард бэлэг чамайг хүлээж идэг юм аа. Энэ бэрхшээлийг ямарваа нэгэн байдлаар шийдвэр гэдэг чинь зөвхөн энийг бүтээж хийсэнтэй шийддэг юм биш ээ. Чи орхиж сурна гэдэг чинь бас л нэг том гоё шийдвэр. Тэгэхээр яах вэ? Чи шийдвэр гаргаж сурснараа шийдвэрийг хийснээрээ чи яг тэр бэрхшээл асуудлын цаанаа бэлгийг өөртөө авчиж байгаа юм аа. Тэгэхээр зэрэг бэрхшээлээс айгаад зүхтаж байснаас тэр бэрхшээлтийг нүүрс тулаад бас нэг үзэх хэрэгтэй байна. Тэгэхээр бэрхшээл бүрийн цаана бэлэг гэдэг юм чамайг хүлээж байдаг. Тэгэхээр зэрэг хүн яг үннийг хэлэхэд бэрхшээлийг давж бэлгэнд хүрье гэж бодож байгаа бол та яг л одоо өөрчлөлтийг өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Тэгэхээр амьдрал дээр ингээд окей би надаас өөрчлөлт хийх хэрэгтэй юм байна. Би өөрчлөлт хийх хэрэгтэй юм байна. Тэгэхээр өөрчлөлтийг одоо хийя гэдэг юмыг өөрөөсөө эхлэх хэрэгтэй байдаг. Одоо би 3 дахь дээр нэг жишээ дурдъя л да. Тэр нь юу ийсэн бэхээр 3 дахь дээр таны амьдралын аль нэгэн талбарт ингээд сэтгэл хангалуун бос байж та өөрөө өөрчлөлт хийхээс айгаад аль эсвэл өөрчлөлт хийхгүй ингээд л байгаад идэг талаар би ярьж байсан. Яг энэ дээр би өөр тохиолдож байсан нэг жишээг яриа. Тэрний юу вэ гэхээр зэрэг тэр нь бол яг би хүүгээ гаргасны дараа миний гэр бүлийн амьдрал гэдэг юм дээр надад маш хэцүү байсан. Нэг л гоё ингээл хичээлдээ явж исэн залуухан охин ингээл нэг банд хайртай гэж хэлээл нийлээл ингээл хоёлаа юугаач мэдэхгүй адил хоёлаа жирэмсэн болол тэг ингээд хүүхд гарсан. Хүүхд гартал яг тэр миний хүссэн амьдрал ерөөсөө ч биш байсан. Тэгэн гот би яасан? За энэ амьдрал миний хүссэн амьдрал биш байна гэдгийг мэдээд байсан юм. Би тэр шийдвэрийг гаргахгүйгээр тэр шийдвэрийг би нөгөө хүнээс нэхэж эхэлсэн.
Тэр шийдвэр нь юу байсан бэхээр чи надад хайртай гэж надтай суучаад чи яагаад миний төлөө юм хийхгүй аа? Чи яагаад хүүхэд бит хоёрынхаа төлөө юм хийхгүй аа гэд тэр хүнд бүх бурууг өгөөд тэр хүн л намайг аз жаргалтай амьдруулах ёстой. Тэр хүн л миний төлөө юм хийх ёстой гэдэг тэр юмыг би зөвхөн тэр хүнээс шаарддаг хэлсэн. Тэгтэл чинь би өөрийнхөө төлөө юу хийж исэн юм бэ? Би тэрийг өөрөөсөө асуух хэрэгтэй. Би нэг л хүүхэд гаргасан. Хүүхдээ тэврээ сууж байгаа мундаг ээж би хүүхдийн төлөө хийх хэрэгтэй юм хийж гин гэж бодоод байгаа. Тэгтэл чинь тэр миний хийж чадах хэрэгтэй юмны бол өстой жинхэнэ чигчийн уранд нь ч хүрэхгүй юм байсан байгаа. Тэгэхээр хүнээс бол маш их потенциал гардаг, маш их юм гардаг. Тэр бүгдийг бид хийж чадсан байж, наацх нь харилцаанд өөрчлөлт хийсэн чадсан байж, тухайн хүнээс надтай ч гоё хайрц гэдэг харилцааг бид нэхэх ёстой юм билээ. Тэрийг нэхэж чадахгүйгээр, тэрийг мэдэхгүйгээр би зөвхөн хүнээс юм хүлээгээд байсан ба. Тэгэхээр зэрэг энэ дэр би та нарт юу хэлэх тэр зэрэг хүн өөрчлөлтийг өөрөөсөө эхлэх хэрэгтэй байд юм байна лээ. Хин нэгнээс юу ч битгий хүлээ. Хин нэгнээс энэ хүн намайг сайхан амьдруулах ёстой. Энэ ээж аав намайг гоё одоо сургууль соёлд оруулах ёстой. Гэх мэт аль эсвэл одоо юу ч байдгийн те шал ондоо юм хүлээж битгий суу. Чи өөрчлөлтийг өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Тэгэхээр за саяны 5 ярьсан шин чанар нэгдүгээр чи өнгөрсөн амьдралдаа л ингээд өнгөрсөн гоё байсан шүү. Өнөөдрийн байгаа амьдрал үнэхээр эвгүй байна. Тэг өнгөрсөн байхад би гоё туранхай өстой гоё охин байсан шүү. Одоо өстой нэг муухай энэ хідэн хүүхд гаргацсан чи ингээд таргалчлаач гэдэг юм. Энэ байдлаараа байгаад өнгөрснийг зөвхөн сайхныг олж хараад өнөөгийн амьдралын сайхныг олж харж чадахгүй бол өөрчлөлтийг одооноос хий. Чи өөрийгөө гоё болгох юмыг одоо хий гэж би чамд хэлмээр байна. За хоёрдугаарт юу вэ гэхээр зэрэг таны амьдралын аль нэгэн талбарт ямарваа нэгэн байдлаар сэтгэл дундуур байдал ажиглагдвал өөрчлөлтийг өөрөөсөө хий. Мөнгөний талбар ээж болно. Ажил төрлийн талбар ээж болно. Харилцааны талбар, гэр бүлийн талбар юу ч яаж болно. Бүх юмыг чи өөрчилж чадна. Чи шийдвэрээ гаргал гэдэг үгийг би чамд хэлмээр байна. За 3 дугаарт юу вэ гэхээр зэрэг чи хэрвээ ойр ойрхон хэрүүл маргаан хин нэгнтэй харилцааны асуудалд орсон бол яалтчгүй чи өөрөөсөө өөрчлөлтийг хийх ёстой болсон байна. Наацхан чи өөрөөсөө алдаагаа хайгаад сурч байгаа. Энэ бол өөрчлөлтийг маш том алхам байдэн шүү. За 4 дугаарт чиний сэтгэлд уяатай байгаа ямарваа нэгэн хүсэл мөрөөдөл байгаа бол өнөөдрөөс эхлээд тэрийг хий. Өнөөдрөөс эхлээд тэр өөрчлөлтөнд бэлд гэж би та нарт загнах байна. За 5 дугаарт өөрийг чинь бүр унтаж чадахгүй болтол чинь өглөө босч чадахгүй болтол чинь аль эсвэл ингээд бүр бодхоос толгой өвдөлт болгосон ямарваа нэгэн одоо дарамтайгаа тэр дарамтаас өөрийгөө чөлөөл өөрчлөлтийг өөртөө хий. За энэ 5-ын аль нэгэн шин чанар чам дээр илэрч байгаа бол одоохон өөрчлөлтийг өөрөөсөө эхлээрэй. За өөрчлөлтийг өөрөөсөө эхлэхдээ өмнөх хичээлүүд дээр ярьж байсан 72 цагийн аргыг эхлээрэй. 72 цагийн арга өөрөөр хэлбэл чи өөртөө төсөл зохио, тэ төслөө тэр төслөө яаж эхэлвэ гэдгээ 72 цаг дотор багтааж зохиогоорой. За тэгээд яг одоо өөрчлөлтийг өөрөөсөө эхлэхийн тулд ерөөсөө бичээд ихэл тэрэн дээр төлөвлөгөөгөө зохиод ихэл гэж би та нартай хэлэх байна. За тэгээд дараагийн хичээл болтол баяртай. Тэгээд би та нартаа хэрэгтэй юм ярьсан гэж найдаж байна. Тэгээд баярлалаа та нартай. Баяртай.